айгүй олон хүмүүстэй ингээд монголчуудтай ингээд ярьж байхад би одоо гэр бүлийнхаа төдийл явж гин. Хүүхдээ нэг сургуульд сургаад төгсгчих юм бол за тэгээ болоо доо гэж ярьдаг байхгүй. Би одоо өнгөрсөн гэж ярьдаг байхгүй. Энэ дээр миний хот эсрэг байр суурьтай байдаг. Хичнээн сайн сургуульд явсан ч гэсэн гэр бүлийн хүмүүжил байхгүй. Нэг нь байхгүй гэдэг чинь тэгээ тэр хүүхдийн хүмүүжил тоглолцож чинь гэж би ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр хэдийгээр чи мөнгө олж ирж байгаа ч наа чинь бол хангалтгүй. Яавал хүүхэд чинь илүү сайн одоо ирээдүйд одоо амжилттай хүн болох гэх юм бол миний үзэл бодлоор бол үлгэр дуурайл юусэн. Эцэг их нь одоо жишээлбэл айгүй гоё оюунаараа ингэж ажилдаг одоо жишээлбэл компани байгууллаа те ажлын төлөө ажлын үн цэнийг мөнгөний үн цэнийг ингэж ойлгуулдаг хүүхдэд тэрэндээ татаж оруулж ирдэг те завч хөлөөгөөр нь юмдаа тусдуулдаг ч байд юм. Ингэж яваа за миний эцэг их ингэж hard work хийж ийм амжилтанд хүрдэг шүү гэдгийг нүдэн дээр нь харуулахгүй бол хэдийгээр хичнээн сайн сургуульд явуулаад бол би хангалтгүй гэж боддог байхгүй.